Тэгээ та нар ингэ явж байгааг бол бас цаашаа жилэн л да. Нэг үе бодох юм бол барилгын салбарын чинь одоо нэлээдгүй гадныхан дээр өрсөлдөх хэмжээний чадамжтай хийж чинь хоёрдугаарт нь гэх юм бол үнэлгээтэй хийгээд мөнгө авдаг. Одоо тэр дээр үеих шиг бол одоо 12 хоног гэх юм байхгүй 4-5 хоног дотор хийж шít. Манай одоо энэ нэг одоо бас л одоо мод ашигладаг технологи бол миний яриад байгаа нь ужилж одооноос өстөн 4 жил ажиллаж байгаа одооноос ашиглагдаад эхэлж байгаа энэ ужилтын систем чинь одоо нэг явж байгаа. Хоёрдугаарт гэх юм бол би хоёр зүйлийг хийлээ. За цаашдаа би одоо ингээд цэцэг үйл ажиллагаанд бол одоо яг нэг юм дээр одоо оройлолоор ороод оролцох зүйлүүд аяг их байгаа. Хоёрд нь гэх юм бол манайх зөвхөн хэв ажмал орон сууц баригдгаас гадна талхицтай юм биш. Зөвхөн солонгосоос ирсэн 100 нэр төрлийн барилгын интерьер, экстерьер, угсралтын, гадна тогтчлтын фасад гэдэг ингээд интерьер, экстерьер гэхээр дотор талын ингээд 100 нэр төрлийн бүтээгдэхүүн зөвхөн солонгосоос үйлдвэр үнээр нь солонгост байгаа үнээр нь оруулж ирэх. Ингээд зүйлийг ерөөхдөө одоо энэ доотлынхаа энэ өөрсдийнхөө новсныхаа доотлын нэг 6 дахь хүртэн нийлэлтэл нь одоо том шоурум. Тэгэхээр яг хөөр хятадтай өсөлтөх үнэтэй байх нь. Тэгвэл яг солонгосын стандартын солонгосын үйлдвэр үнээр нь бид нар өөрсдөө тэрэн дээр ямар ч ашигын марж нэмгүйгээр ийм борлуулад тэдний хуваар одоо комисшн тохирно гэж эхний удаадаа тэгж хүн таниулах гэдэг зүйлээр нь үйлдвэр үнийн авчиж үйлдвэрүүдийг оруулж ирж Монголд. Саад, хаалгууд, одоо дорож, хавтан, одоо угаалтар суултууд гэдэг ингээд бүх зүйлүүдийг одоо гадна талын бүгдийн долооны тал багснах болоод ингээд бүгднгийн одоо металл фасадаас нахуулаад одоо бүх зүйлүүдийг нийлүүлэхээр одоо гэрээт ажлууд нь солонгос компани байгуулсан. Ингээд Монголд одоо ингээд одоо энэ дараа ингээд өстой 365 нэг шүүрүүний бэлтгэж байгаа. Нөгөө талдаа энэ нь болохоор юу гэж хэлэх гээд нэхэр өдөр гадны юм импортлохгүй гэж яах юм. Ганцаархана хадаас үйлдвэрлэж чадахгүй сурна гэдэг өөрсдөө хүлийн шүүрээс яг ч 20 сая хүн амтуулчаад үйлдвэрлэл явуулна гэж ярьж штеп. Тэгэхээр өнөөдөр бид нар бол хамгийн чанартай материалыг одоо нэг үе бодох барилгын чанарыг ярьж байгаа. Ирээний новш, ирээний одоо эсэм юм гэхээс илүү бид нар тэрэн дээр бол амар одоо туршлагатай гэсэн үг. Одоо тээвэр гайл, хүний гайл хийж чаддаг тий. Цаанаг өөрсдөө логистикийн гайлын баталгаа дагуулхаа өөрсдөө болсон шинэ азар дээр байгуулж байгаа жишээтэй өгөхөөр бүх зүйлүүдийг ингээд уялдаа болгонуудыг гэж байна. Тэгтээ манайх зөвхөн 100 хайр шиг нэг зардаг биш. Том хороол хотхон эсвэл том дэлгүүрүүдэд нийлүүлдэг. Ингэж захиал гардаг. Хацчаа зардаг биш. Хороол хотхон. Тэгэхээр яг барилгын компаниудын одоо барьж байгаа үеэс нахуулаад металл фасадтай юу солонгос дандаа солонгос кейс стандарт ногоон гэдэг зүйлүүдтэй мэдээл авчиж байгаа шүү. Одоо бид нар чинь одоо хожлтын ногоон технологи гэж яриад тэр нь одоо ингээд амжилт болоод Монголд анхны амьд тушуулж байгаа компани манайх байгаа шүү дээ. Манайх шиг хожлтын мод одоо тэр бидний өрөөс модоор ингээд аюух модыг устгадаг байхгүй барилга барихын тулд тэр модны хэрэглээг бид нар байхгүй болох одоо технологиг оруулж ирж чинь хөдөлмөр яасан хийсэн гэдэг аюу олон даваа талтай тийм технологиуд нэвтрүүлж байгаа. Ирээдүйд бол ер нь бол сайн чанартай материалыг хороолууд сонирхож байгаа. Тэрэн дээр үүдэх жоохон төвлөрч фокуслах